хөдөө аж ахуй хүнсний чиглэлээр одоо бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд зээлийн үгний татаас олгоно. 33 дугаар тогтоолын хүрээнд бол 10.65 байсан. Монгол банкны бодлогын хүү 2% өссөн учраас одоо 13 болох асуудлыг өнөөдөр орлоо. Тэгэхээр одоо банкны сах зээл бол тодорхой хэмжээр 15.5 авдаг гэсэн бол 17.8-тай одоо аж ахуй нэгжүүд авлаа гэхэд тэрний 13% нь одоо засгийн газраас даана гэсэн үг. За хоёрдугаар хаврын тариалтын үрийн буудаан үнийг 30%-аар одоо ногооны үрийг 80%-аар хөнгөлөх юм шийдвэр гаргалаа. Ер нь үрийн буудаан үнийг бол олон жил бас хөнгөлж ирсэн. Ногооны үрийг бол сүүлийн 2 жил хөнгөсөн байгаа. Одоо 2 жилийн өмнө 3 жилийн өмнө одоо манай улс хүнсийн ногоогоо тариалаад дотоодын хангамжинд дөнгөж 43-аас 45% байсан. Энэ жилийн урт хураалтаар 73% дотоодоос хангасан ийм одоо тооцоо судалгаа үр дүн гарсан. Энэ янзаараа бас одоо хүнсийн ногоо тариаламжтай дэмжиж хөнгөлөөд байвал тэд нар маань урамшиж улам ихээр тариалж мэдээж зойр савны асуудлын давхар энэ хүнсний хангамж аюулгүй байдлын 33 тогтоолын хүрээнд бас шийдэж байгаа. Ингээд 2 жилийн хугацаанд бол 100% дотоодоос хүнсийн ногоо хангах юм боломж бүрдэх юм аа гэдгийг бас хэлье. За 3 дугаарт нь бол одоо малын гаралтай түүхэдийн гарал үүсийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлнэ. Одоо манай улс шиг ингэж үхэр сүргээ ээмэгжүүлэх улсаар маш цөөхөн байдаг юм байна. 18 онд генетик нөөцийн хууль гарсан, удмын сангийн тухай хууль үүгээр бол ээмэгжүүлэх, бүртгэжүүлэх, цахимжуулах энэ асуудал бол тусгацсан байдаг. Ковидын нөхцөл байдлын өнтер улмаас хэрэгжихгүй явсаар байгаад одоо энэ хаврагт одоо 5.5 сая хүрээ бүгдийг нэмэгжүүлнэ. Ингэснээр цахим бүртгэлж орно одоо аль сумын айлын хотноос ирсэн үхрийн мах бай гэдэг нь энэ бол тодорхой гарал үүссэн тодорхой болно. Мөн дагаад хулгай худалч гисэн үхэр сүрэг дээрээс эрс багцнаа. Үүнийг бол одоо энэ хаврын 4-5 сарын саруудад бүрэн 100% одоо ээмэгжүүлэхээр төлөвлөд байна. Үхрийг вакцинжлах үеэр зэрэг барьж аваад одоо ээмэгжүүлнэ гэдэг бас хэлье. За хоёрдугаар үндсэн асуудал тогтоол бол энэ улсын аварга малчин тариалж хамт олныг шалгаруулах асуудлыг засгийн газар шийдвэрлэлээ. Улсын аварга малчин 140 төрөн гарч байна энэ жил. Тариалж хамт олон 12 гарч байна. Мөн газар тариалан эрхлэгч хувь хүмүүс бол 21 гарч байгаа. Ер нь хөдөө аж ахуйн салбар бол хэдийгээр татвар төлөлд экспортоор бол уул уурхай шиг биш гэсэн одоо нийгмийг авч явдаг ийм салбар. Хөдөө аж ахуй хүнсний салбарт нийт Монгол улсын ажиллах боловсон хүчний 50-аас 55% нь одоо ажиллагаа гэсэн ийм судалгаатай байдаг. Ялангуяа мал аж ахуйн салбар бол одоо олон жил Монгол орны эдийн засгийн үндэс суурь болж ирсэн. Сүүлийн 160 сайн малчин авраг малчтай шалгаруулж ирсэн ийм уламжлалтай. Ер нь малчид гэдэг бол Монгол улсынхаа түүх, соёл, уламжлал, ёс заншил болооныг одоо тээж ирсэн, тээж явдаг. Зөвхөн эдийн засгийн утгаар нь тийм малчдыг харах асуудал биш. Ийм ч учраас Монголын төр улс малчтай хүндэтгэл үзүүлж улсын аврагыг жил болгон шалгаруулж ирдэг уламжлалтай гэж хэлье. За 3 дугаарт нь ноолуурын бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдээр дотоод үндэсний үйлдвэрлэгчдэр одоо татаас зээлийн хүүгийн нэмжлэг өгнө. Энэ бол хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн яамны одоо төсвийн ерөнхий засагчийн багцсанд одоо 32 тэрбум төгрөгийг одоо хүүний татаас нөгөн энэ бол 300 орчим тэрбум төгрөгийг одоо ноолуурын бизнес эрхлэгчд маань бас бага хувьтай аз төрөний хүнстэй адилхан 5-6% хувьтай жилийн авах юм боломж бүрдэх юм аа. 13% нь банкнаас авах зээлийнх нь 13%-ийг одоо засгийн газраас даана.